Сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэнд Эрих Фромын хайрын амт номын тухай ярьж түүний гол санаануудыг хурангуйлан өргөх гэж байна. Эрих Фром бол 20-р зууны алдартай сэтгэл зүйч философч бөгөөд тэрээр хайр эрхчлөөний хүний мөн чанар, нийгмийн харилцааны талаар гүнзгий судалгаа хийсэн хүн юм. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь хайрын амт ном юм. Энэ номонд хайр гэж юу болох, хайрлах чадвараа хэд хэрэг хөгжүүлэх тухай маш гүнзгий бөгөөд сонирхолтой санаануудыг төвшүүлсэн байна. Хүмүүс хайр гэдгийг их хвцлийн сэтгэл хөдлөлтөй холбож ойлгодог. Жишээлбэл хэн нэгэнд татагдах, догтлох мэдрэмжүүд нь хайр гэж боддог. Гэтэл Фромын үзлээр хайр бол зүгээр нэг мэдрэмж биш, харин идэвхтэй үйлдэл суралцаж болох ур чадвар юм. Өөрөөр хэлбэл хүн хайрлах чадвараа хөгжүүлж түүндээ суралцах боломжтой юм. Эрих Фром хэлснээр жинхэнэ хайрлах чадвар гэдэг бол зүгээр нэг хэн нэгэнд татагдах мэдрэмж биш. Энэ бол хүний дотоод жигт хөгжил илэрхийлэл юм. Хайр бол идэвхтэй үйлдэл бөгөөд дараах дөрвөн чухал элементийг агуулсан байх ёстой. Үүнд халамж, хариуцлага, хүндлэл, мэдлэг гэсэн дөрвөн зүйл байдаг. Халамжт нь болохоор хүн хайртай хүнээ чин сэтгэлээсээ халамжилж түүний сайн сайхны төлөө санаа тавьдаг. Хариуцлага нь болохоор бусдын төлөө хариуцлага хүлээх, хайртай үнэ хамгаалах дэмжих чадвар юм. Хүндлэл нь болохоор бусдыг өөрийнхөө хүлээн зөвшөөрөх, биднийг өөрийнхөө байхыг хүндэтгэх. Мэдлэг нь болохоор хайртай хүнийхээ талаар сайн ойлголттой байх. Хэрвээ эдгээр дөрвөн элемент байхгүй бол жинхэнэ хайр утгаараа оршин тогтнохгүй гэдгийг Фром үздэг. Фром хайр олон янз хэлбэрт байдаг гэж үздэг. Бид хайр гэхээр голдуу романтик хайрыг төсөөлдөг. Үнэндээ хайр олон төрөл байдаг. Түүнийг ангилсаар дараах төрлийн хайр байдаг. Эцэг эхийн хайр, ах дүүсийн хайр, романтик хайр гэж байдаг. Өөрийгөө хайрлах хайр, бурханлаг хайр гэж байдаг. Эцэг эхийн хайр нь хүүхдтэй өгдөг хайр бөгөөд эхийн хайр нь нөхцөлгүй, харин эцгийн хайр нь хариуцлах шаардлага дээр суурилсан байдаг. Ах дүүсийн хайр энэ нь бусдад туслах, тэгшэрхтэй харилцах хайрын нэг хэлбэр юм. Романтик хайр нь хосуудын хоорондын гүн гүнзгий мэдрэмж, бие махбодын сэтгэл санааны холбооноос бүрддэг. Өөрийгөө хайрлах хайр нь өөрийгөө хайрлахгүйгээр бусдыг хайрлах боломжгүй гэж үздэг. Энэ нь өөрийгөө дүүлгэх, хуваахчих гэсэн үг биш, харин өөрийгөө хүндэтгэх, өөрийн үн цэнийг ойлгох тухай юм. Бурханлаг хайр нь зарим хүмүүсийн хувьд хайр нь шашны илтгэл үнэмшилтэй холбоотой байдаг. Энэ нь амьдрал, ертөнцийн бүх зүйлийг хайрлах сэтгэлтэй холбоотой. Эдгээр хайрын хэлбэрүүдийг зөв ойлгож, зөв хөгжүүлэх нь бидний харилцаанд маш чухал нөлөөтэй юм. Фромын үзэж байгаагаар хайр бол урлаг юм. Бусад ур чадварууд шиг хайрлах чадварыг суралцаж хөгжүүлэх хэрэгтэй. Хайрыг хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг анхаарах ёстой. Өөрийгөө танин мэдэх, хүн эхлээд өөрийгөө ойлгож, өөрийн сул болон давуу талуудаа хүлээн зөвшөөрөх. Хайрыг өөрийн амьдралын нэг хэсэг болгох. Хайр бол түр зуурын сэтгэл хөдлөл биш, харин урт хугацааны хичээл зүтгэл шаарддаг юм. Хариуцлага хүлээх нь жинхэнэ хайр бол зөв таатай мөчүүдээр хязгаарлагдах байхгүй. Хүнд хэцүү үед ч хайртай нүгээ дэмжих ёстой. Өөрийгөө хөгжүүлэх, хайрлах чадвар нь бусад ур чадварууд шиг дадлах туршлагаар сайжирдаг. Фром биднийг хайрлуулж суралцуулахын тулд өөрсдийгөө хөгжүүлэх, илүү ухамсартай, төвчээртэй байх хэрэгтэй гэж үздэг. Фромын үзэж байгаагаар орчин үеийн нийгэмд хайрлах чадвар суларч байгаа нь олон шалтгаантай. Хүмүүс хайр гэдгийг романтик сэтгэл хөдлөл гэж ойлгодог. Түгээмэл үнэндээ хайр бол урт хугацааны хариуцлага, үнэнч байдал, анхаарал халдвар шаардсан зүйл. Гэвч өнөөдөр хайр ийм чанаруудаас холдож илүү түр зуурын мэдрэмж авах болсон байна. Материализм ба хайр. Орчин үеийн нийгэмд материалын эд зүйл ихэд шүтэгдэх болсон. Бидний амьдралд эд хөрөнгө, байр суурь, амжилт гэх зүйл давмгаалж хайр халамж гэх зэрэг зөөлөн чанарууд 2-р байранд ордог болжээ. Хүмүүс хайртай хүнээ баярлуулахын тулд жинхэнэ халамж тавихын хооронд үнэтэй бэлэг өгч материалын зүйлээр илэрхийлэх нь түгээмэл болжээ. Жинхэнэ харилцаанд бие биенээ сонсох, ойлгох, дэмжих чухал байдаг ч хүмүүс үүний хооронд соёлын нөлөөнд автан төгс сайрын дүр төрхийг хайдаг. Фромын үзэж байгаагаар хайр бол хөдөлтөж авах зүйл биш, харин хайр материалын зүйлтэй хэд их холбогдвол түүний мөн чанар,
алдагдана. Өнөөдөр бидний харилцаа ихэнхдээ гүйхэн төр зуурын болж хувирсан социал медиа, интернет бол харин харилцааг хялбарчилж байгаа ч гүн гүнзгий холбоо тогтооход саад болдог. Хүмүүс хайрын тухай бодохдоо өөрсдийн хэрэгцээг хангах зүйл гэж хардаг боловч хайр бол зөвхөн хүлээж авах биш, өгөх, хариуцлага хүлээх чадвартай байх шаардлагатай. Орчин үеийн хүмүүс харилцаанд гүнзгий хандах үеэс илүү төр зүрийн таашаал, хялбар амар зүйлийг шүтгэхөөс капиталист нийгэм амжилт төвөөний сонирхол хайрлах чадварт сөрөг нөлөө үзүүлж өнөөдрийн хүмүүс карьер санхүүгийн амжилтаа нэн тэргүүд тавьж хайрыг 2 дугаар зэргийн зүйл гэж үзэх нь түгээмэл. Хүмүүс өөрийн сонирхолд нийцсэн ямар ч харилцааг хурдан тусгах нь ихсэн. Харилцаанд бараа бүтээгдэхүүн биш ашигтай байх ёстой гэх үзэл бодол давмгаалах болсон. Жинхэнэ хайр бол урт хугацааны харилцан ойлголцол төвчээр анхаарал шаарддаг. Гэвч өнөө үед хүмүүс төгсөөр хайж багахан асуудал тулгархаж салж байгаа нь жинхэнэ хайрыг суулруулж байгаа. Хувийн хичээсэн соёл орчин үеийн хүмүүс өөрийн хэрэгцээг нэгдүгээр тавьж өөрсдөө хайрлах ёстой болжээ. Фромын хэлснээр өөрийгөө хайрлах нь зөвч хэрв энэ нь хэтрээ зөвхөн өөрийгөө бодох үзэлтэй бол жинхэнэ хайр үгүй болно. Орчин үеийн олон хүн би юу авах вэ гэж боддогч би юу өгөх вэ гэж асуухаа болсон. Хайр бол хоёр талын харилцан ойлголцол хамтын бүтээл юм. Гэтэл өнөө үед ихэнх хүмүүс өөрийн сэтгэл ханамжийг чухалчилж бусдыг ойлгох тал дээр сул болсон. Хайрын харилцааг зөвхөн өөрийгөө баярлуулах хэрэгсэл мэт харуул энэ нь төр зүрийн дургүй зүйл боллоо. Жинхэнэ хайрыг хэрхэн бий болгох вэ? Фромын үзэж байгаагаар жинхэнэ хайр бол хайрлах чадвар бол төрөлхийн биш харин суралцаж хөгжүүлэх ёстой чадвар. Бид хайрыг зөвхөн сэтгэл хөдлөлийн асуудал гэж үзвэл алдаа болно. Жинхэнэ хайр хариуцлага, анхаарал, халамж, хүлээстэй байдал, итгэлцэл зэрэг олон чухал зүйлээс бүрддэг. Орчин үед хайрыг бэлэн олддог зүйл гэж үзэх нь түгээмэл боловч үнэндээ хайр бол зохион бүтээх, урт хугацаанд хөгжүүлэх ёстой зүйл юм. Фромын хэлснээр жинхэнэ хайрыг бий болгох нь дараах 5 чадварыг эзэмших ёстой. Нэгт өөрийгөө хөгжүүлэх. Олон хүн хайр гэдгийг өөр хэн нэгнээс ирэх зүйл гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ хайрлах чадвар нь өөрөөс эхэлдэг. Хүн өөрөө сэтгэл санааны хувьд доктортой байж өөртөө итгэлтэй байхгүй бол бусдыг жинхэнэ утгаар нь хайрлахыг хүндрэлтэй. Сэтгэл зүйн хувьд хамааралтай хүмүүс хайртай хүнийхээ хайр халамжийг хийдэг шаарддаг. Энэ нь харилцаанд асуудал үүсгэж хайр биш харин хараат байдал болж байгаа. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн боловсрол биш амьдралын туршлага, сэтгэл зүгөө ойлгож өөрийнхөө сүр талуудыг засах юм. Жинхэнэ хайртай байхын тулд өөрөө бие даасан дотоод хүчтэй байх ёстой. Хайрыг хүлээх биш өөрөө бий болгох. Фромын үзэж байгаагаар жинхэнэ хайр бол идэвхтэй үйлдэл юм. Энэ нь зүгээр л хүлээгээд олддог зүйл биш харин бүтээж олддог зүйл юм. Жинхэнэ хайр бол идэвхтэй бөгөөд өөрөө эхэлж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хүлээцтэй төвчээртэй байх. Өнөө үед хүмүүс харилцаанд хэд их хүсдэг багахан асуудал гарсан тэр дор нь харилцаагаа дуусгах хандлага түгээмлүүдэг. Гэвч хайр бол төгс биш харилцаанд дунд бие биенийхээ хүлээцтэй хандаж хамтдаа хөгжих чадвар. Жинхэнэ хайранд зөвхөн баяр баясгалан биш харин зовлон бэрхшээл дунд хамт байхыг хичээх юм. Зарим хүмүүс харилцаанд гарах ёсгүй асуудал гарвал гэс дуусгадаг. Хүмүүс харилцааны нэг хэсэг бөгөөд хамтдаа шийдэх чадвар нь хайрлах чадварыг илэрхийлдэг. Төвчээргүй хандлага нь харилцааг богино хугацаанд дуусгадаг. Үнэхээр гүнзгий хайрлахын тулд хүнд хэцүү үеийг даван туулах чадвартай байх ёстой. Жинхэнэ хайранд асуудал тулгарсан үед хүлээцтэй хандаж хамтдаа шийдвэрлэх юм. Өнөө үед хүмүүсийн хоорондын харилцаа хэд гадаргуйлаг болсон ч өдөр бол олон хүнтэй харилцдаг жинхэнэ гүн гүнзгий ойлголцол бий болох бага байна. Фромын үзэж байгаагаар жинхэнэ хайр бол хоёр хүний хооронд гүн гүнзгий холбоо юм. Орчин үеийн сошиал медиа завгүй амьдралын хэв маяг бидний харилцаатай бие биетэй цаг гаргаж гүн гүнзгий ярилцах юм.
бусууд өдөр бүр жижиг сажиг зүйлсээ хуваалцаж нэг нэгнийхээ сэтгэл хөдлөл бодлогыг ойлгож суралцах нь харилцааг бэхжүүлдэг. Өнөө үед хүмүүс ярилцахаасаа илүү чат бичгийг илүү үздэг болсон. Гэвч жинхэнэ ойлголцол нь зөвхөн нүүр тулсан ярианаас үүсдэг. Жинхэнэ хайрыг бий болгохын тулд харилцаагаа гүнзгийрүү цаан гаргах нь чухал юм. Фромын хайрын амт ном бидэнд хайрыг төр зүрийн сэтгэл хөдлөл биш харин суралцах хөгжүүлэх ёстой урлаг гэж ойлгуулдаг. Жинхэнэ хайрлахын тулд бид өөрийгөө хөгжүүлэх, анхаарал халамж төв тавих, хайр уучлах хүлээх шаардлагатай байх ёстой. Орчин үед материализм хуваагдсан үед автсан боловч бид жинхэнэ хайрыг бий болгох боломжтой. Хайрлах чадвар бол суралцах зүйл юм. Тиймээс хайрлах чадвараа хөгжүүлэхийн тулд бид өдөр бүр хичээх хэрэгтэй. Ийм учраас хайрын амт номыг та бүхэн уншаарай.